Сайн байцгаана уу? Миний сувагт эргээд тавтай морил. Өнөөдрийн сэдэв бол таны анхаарал, таны мөнгө. Энэ сэдвийг би доктор Жо Диспензагаас суралцсан зүйлүүд дээрээ үндэслээд ярих болно. Бидний анхаарлаа хандуулсан, анхаарлаа өгсөн тэр зүйлүүд өсөж, хөгжиж, биежиж, томорч, тэлж, цэцгэлж идэг. Тэгэхээр бид нар юунд анхаарлаа хандуулна? Бидний энерги тэнд хоригдлогдно. Энерги хоригдлогдож байгаа газар биечж идэг. Медиа бизнесүүд, ер нь бүхэл бизнесүүд хэрэглэгчийн хүмүүсийн анхаарлыг авснараа мөнгө хийж байгаа. Тэгэхээр бидний анхаарал гэдэг бол мөнгө. Мөнгө гэдэг бол хүч, power. Анхаарал бол хүч чадал. Өглөө босохдоо бид нар ууд дүүрэн алтан зоостойс ирдэг. Энэ бол бидний анхаарал. Хамгийн түрүүнд сошиал медиагаас шалгалаа гэхэд өчигдөр хиний амьдралд юу тохиолдов, хин сторид юу хийв гэдэг дээр анхаарал хандуулж байгаа. Тэгэхээр бид нар тэр хүнд нэг алтан зоосоо ингэж өгж байгаа гэсэн үг. За дараа нь нийгэмдэр өрнөж байгаа ямар асуудлууд, ямар хов жив, ямар сэдвүүд өрнөж ийн гэдэгтэр анхаарлаа хандуулдаг. Анхаарлаа хандуулсан сэдв болгондоо өөрийнхөө алтан зоосноос өгж байгаа гэсэн үг. За ингээ ерөнхийдөө биднэрт байгаа алтан зооснууд маань ингээд багасаад яваад байгаа гэсэн. Тэгэхээр бид нар анхаарлаа дандаа бусдад өгдөг. Өөрийнхөө нөгөө үнэт баялгаа дандаа бусд руу өгч өгдөг гэсэн. Өглөө эхлэхээсээ л эхлээд. За нөгөө талдаа бид нар өөрийн амьдралд анхаарлаа гэхэд яг юун дээр илүү фокуслдог вэ гэхээр байгаа асуудал, харилцааны асуудал, ажил төрлийн асуудал, бизнесийн асуудал, эрүүл мэндийн асуудал гэх мэт ямар асуудал байгаа вэ гэдэгтэр илүү их анхаарлаа хандуулж идэг. Тэгээ тэрнээс маань үүдээд бид нар жоохон стресстэй, бухимдалтай, гомдолтой, дургууталтай, шүүмжлэлтэй, магадгүй бүр үзэн ядалтай, атаархалтай явж идэг. Бидний анхаарал жоохон тийм сөрөг зүйлүүд дээр байгаад байх тусам бид нар алтан зооснуудаа тэр сөрөг зүйлүүд рүү өгöd байгаа гэсэн үг. Сөрөг зүйлдээ хөрөнгө оруулаад байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр зүйлүүд улам томорно. Эхний хэлсэн шиг хөгжин, цэцэглэн, тэлэн, томорно. Тэгэхээр бидний анхаарлаа юунд өгөх вэ гэдэг нь маш нарийн байх ёстой. За бас нэг зүйл нь хэрвээ хэн нэгэн таныг үргэлж бухимдуулдаг, сорьдог, шүүмжилдэг, буруутгадаг. Ер нь хэн нэгэн танд эсвэл хэн нэгэн бүлэг хүмүүс танд төвхтэй байдаг бол тэр хүмүүс таны анхаарлыг авчихсан байна гэсэн үг. Таны дотор тэр хүмүүс төвхтэй байдал үүсгэж чадах тусмаа таны алтан зооснуудыг тэр хүмүүс сороод нэг нэгээр нь аваад байгаа гэсэн үг. Таны баялгийг сорох тусам тэр хүн хүчрхэгжиж байгаа. Хүчрхэгжих тусам таны удирдлагыг гартаа авч байгаа. Хэрвээ таны анхаарал бусад хүмүүс эсвэл тодорхой хэн нэгэн хүн таныг юу гэж бодох, юу гэж үнэлэх, дүгнэхтэр юу гэж шүүмжлэхтэр магадгүй байгаа бол тэгж шүүмжлүүлэхээс, буруутгахаас санаа зовж тэхгүүн төлөө дандаа ингэж анхаарч явж байгаа бол тэр бусдын юу гэж бодох, хэлэх, таны талаарх комментэн дээр, үзэл бодол дээр анхаарлаа маш их хандуулдаг бол бид нар өөрийнхөө алтан зоосыг тэр хүнд юусаа ингэж багцаар нь өгч ийн гэсэн үг. Тэгэхээр ийм тохиолдолд бид нэр яах ёстой вэ гэхээр тэгэх тусам та анхаарлаа өөр лүгээ хандуулад тэр бүлгээс, тэр хүнээс ирж байгаа сөрөг зүйлийг, шүүмжлэлийг, гомдлыг, атаархлыг, магадгүй тийм сөрөг энержиг яагаад би хүлээж аваад байна вэ? Хүлээж авснараа миний сэтгэл хөдлөл, мэдрэмжинд үзэл бодол, хандлага, лайфстайлд маань яаж нөлөөлөд байна вэ гэдгээ өөр лүгээ анхаарад, анхаарлаа өөр лүгээ хандуулад тэр бүхнийгаа өөрөө задлаад ойлгоод ирэхээр цаад хүний хүч солирдог. Яагаад гэвэл таны анхаарал таны дотор руу орсон учраас. Тэгэхээр анхаарлаа өөр лүгээ хандуулад өөрийгөө хөгжүүлэх, цэцэглүүлэх,
өөрийгөө тэр төвөгтэй байдлаас салгаж өгөх, өөрөө өөрийнхөө ингээд эзэн болоход хэн нэгэн таныг удирддаг биш, өөрөө өөрийгөө удирдахад анхаарлаа хандуулад дотогшоогоо өөрлөгөө анхаарал байх юм бол таны дотор чинь хөгжин цэцэглэн та алтан завсаа гадагшаа алдахгүй байх тусам та баялаг дүүрэн болно. Баялаг дүүрэн болох тусам та хүчтэй байна. Дотроос чинь хүч, зориг, бүтээл ундрна. За ингээд ирэхээр та гадагшаа баялгаа алдахгүй, гадагшаа баялгаа алдахгүй болохоор гадагшаа хүчээ алдахгүй. Тэр хүн таны хүчийг авдаг, таны удирддаг байсан тэр удирдлагыг та өөрөө эргээд буцаагаад өөр дээр авчна гэсэн үг. Энэ бол биднэрт өдөр тутам ойр дотны харилцаанд хүртэл тохиолддог зүйл аа. Тэгэхээр бид нар энийг шийдэхийн тулд тухайн хүн рүүгээ, тухайн бүлэг рүүгээ буруутгах гэхээсээ илүү өөр дээрээ ажиллаад өөрөө хүч аваад өөрөө өөрийнхөө удирдлагыг өөр дээрээ авчаар цаад хүн хүчгүй болчдөг. Хүчгүй болоод ирэх тусмаа надад нөлөөлж чадхаа болчдөг. Ингэж гадны нөлөөллийг даван туулдаг. За энэ бол бас бид нар анхаарлаа өөрлөгөө хандуулснараа бүтээдэг маш тийм хүчтэй дотоод хүч, баялаг, их өсвөрээ өөр дээр авсан зүйл болдог. Анхаарлаа бид нар юунд төвлөрүүлнэ? Тэр өөрөө мөнгө болдгийм бол бид нар анхаарлаа өөрийнхөө чин зорилгодоо, өсөлт хөгжилтөндөө, дотоод сэтгэлээ танин мэдихтэй, өөртөө урам зориг өгөх, өөрийгөө дэмжих, хайрлах тэр зүйлүүдэд өгөх юм бол миний баялаг надтай үлдэнэ. Анхаарлаа би өөрлөгөө өгсөн учраас миний мөнгө өснө. Яагаад гэвэл бид нар өөрлөгөө хөрөнгө оруулалтаа хийсэн учраас эргээд тэр хөрөнгө оруулалт маань биднэрт мөнгийг авч ирнэ. Өөрийнхөө үнцэнтэй хүмүүс, үнцэнтэй зүйлүүд, өөрийнхөө зориг, мөрөөдөл, бодол, мэдрэмж, сэтгэл хөдлөл, итгэл үнэмшлээ анхаарах, анзаарах, өөрийн дотор руугаа өнгөхдөө зориулах хэрэгтэй. Тэгхийн бол би анхаарлаа өөрлөгөө зориулж байгаа бол миний дотор л цэцэглэн хөгжинэ. Томрон тэлнэ. Биежинэ. Сайн сайхан зүйлд анхаарлаа хандуулвал сайн сайхан зүйл биежинэ. Сөрөг муу зүйлд анхаарлаа хандуулбал сөрөг муу зүйл биежинэ, томрон тэлнэ. Тэгэхээр бид нар ихэнх бодлууд маань асуудал төвтэй байна уу? Эсвэл шийдэл төвтэй байна уу? Юунд анхаарлаа хандуулж чинь нэгэн дээр болж байгаа сөрөг муу зүйлийг анхаарлаа хандуулж, ярьж, түгээж, дэлгэрүүлж, тэнд анхаарлаа өгж, сэтгэл хөдлөл, бодол, мэдрэмжээ зориулж байгаа бол тэр зүйл улам хөгжинэ. Тэгэх тусмаа тэрийг дагаад мөнгө явна. Мөнгийг дагаад эрх мэдэл явна. Тэгэхээр бид нар ийм зүйлүүд дээр хөрөнгө оруулаад байна уу? Эсвэл бид нар нийгэмдэр болж байгаа сайн сайхан зүйл, болж бүтэж байгаа зүйл, дэмжих ёстой, хөгжүүлэх ёстой зүйлд анхаарч байгаа бол тэр зүйлүүд хөгжиж цэцэглэнэ. Гэтэ ерөнхийдөө хүний тарих бол ихэвчлэн дандаа тийм сөрөг зүйл дээр төвлөрөөд сөрөг зүйлийг тэлээд явж байгаа. Тэгэхээр бид нар ухамсартайгаар өөрийгөө удирдах нь маш чухал байдаг. За тэгэхээр анхаарал бол бидний баялаг. Та өөрийн баялгаа юунд зориулахтаа харан бай. Хизээ хинд юунд анхаарлаа хандуулахаа ухамсартайгаар сонго. Сайн сайхан зүйлийг үржүүлэгч байх юм уу? Эсвэл сөрөг муу зүйлийг үржүүлэгч байх юм уу гэдг нь таны сонголт. Энэ сонголт, энэ эрх, энэ хүч танд байгаа. Тэгэхээр энэ хүчээ би, та бүгдээрээ юунд зориулах вэ гэдгээ маш бодолтой, анхааралтай, болгоомжтой, харам сонгох хэрэгтэй байх нэ. За тэгээд өнөөдрийн ярьсан сэдв маань хин нэгэнд харах өнцөг, бодол, эргцүүлэл төрүүлнэ гэж найдаж байна. Тэгээд баярлалаа.